Стендер ТV нэмээр миний бичлэгийг үзэж сууж байгаа та бүхэндээ өглөөдөр орой мэндийг хүргэе заамтаж ойр бичлэг оруулаагүй амар урдсан баг сар болсон байдаг. Тэр бол миний бол алдаа намайг уучлаарай. За тэгээд та нар альзинаа гашгнаас харсны давуу ямар тааж Ким Соён гэдэг энэ жүжигчний талаар одоо юу болсныг нь одоо дийлэнх нь мэдж хаах. Хэрэг Ким Соён энэ жүжигчний талаар юу болсныг нь яг мэдэхгүй байгаа бол та нар өөр суугаас үзээрэй. Ким Соён жүжигчин гээд хаагаад үзэмүү зөндөө боломжгүй байгаа. Тэгээ нэг Золбоо ТV маань хүртэл ярьсан байсан. Золбоо ТV-гээс л үзээрэй. Би хамт өнөөдөр бол анханасаа ингээд гэж бол огтоол ярихгүй. Би яг энэ хоёр жүжигчин маань юу болоод өнгөрөө яг яава. Би зөвхөн миний хувийн бодол, миний хувийн сэтгэл маягийн бичлэг шүү. Бийг бол та нар маань анхаараарай. За бишидээ орцгоё. За ямар тааж энэ хоёр жүжигчин маань юу болоод өнгөрөө, юу болоод дуусаа, юу болоод тэр Ким Соён жүжигчин маань бүр хэвлийн махвар дээр ямар хууль ба юу болов гэж одоо зүгээр ингээд бүр ингээд гайхацсан хүмүүс байгаах. За зөвхөн миний хувийн бодлоор бол одоохондоо бол Ким Соён энэ охинтой Ким Соён яг энэ насанд хүрээгүй байх үед нь яг үерхсэн үерхэхгүй нэр нь маань бол одоохондоо батлагдаагүй байгаа. Эцэг их нь бол миний охинд бол насанд хүрээгүй байхад нь үерхсэн ингээд дайраад байгавал тэр найз залуугийн талаас бол би энэ насанд хүрээгүй байхад нь үерхээгүй насанд хүрсэн байхад нь үерхсэн ингээд энэ хоёр маань бол одоохондоо дайраад байгаа. Энэ нь бол бүр ингээд юм 100% бол ингэж батлагдаагүй хэрэг. За энэ дээр бол би юм насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэж бол би ер нь бол дийлэх нь их бодож байгаа. За ер нь ингээд өөр хэрэг YouTube суугаас ч гэсэн үзэх юм бол их нь ер нь бол насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэсэн ер нь юмнуудаа зөвхөн яг хүмүүс тэгж бодож байгаа болохоор би тэгж бодож байгаа гэсэн юм биш. Би ер нь энэ дээр бол нэг 80% энэ дээр бол яг юм Ким Соён охины бол эцэг ихийн тал дээр насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэсэн нь бол юм батлагдсан байна. За юмтаж Ким Соён жүжигчин маань бол согтуугаар яг зам тээврт бол оролцоод санамсруулаар юм маш том аварыг гаргаад маш хэмжээний дүрмэнд яг хохирол маш хэмжээний өрөнд орсон маш олон брэндүүдтэй хамтарч ажилладаг гэж тэр нь буцаагаад өрөө нь хэд бүр ингээд хэдэн тэрбум воны өрөнд орсон. Тэгээд энэ Ким Соён жүжигч маань найз залуугийнхаа яг компанид ажилладаг гэсэн байхгүй. Тэгээд шууд тэр компани энэ хүн шууд хэрэгт оротлоо гингүүд нь шууд ингээд халтган шууд буруу ингээд шууд тийм ээ ингээд энэ хүн хэрэгт орчих шууд ингээд ажлаас нэг юм хог хайж байгаа юм шиг шууд ингээд хайдаг нь бол зүг ингээд маш ингээд буруу заяо. Тэр гэрээг зөрчсөн байгаа байхгүй. Тэр гэрээнд ингээд тодорхой ингээд заасан байдаг байхгүй. За хэрэг та ингээд 1 тэрбумын воны өрөнд орох манай компани бол энийг бол юм 30% буюу 300 сая воныг ингээд гаргаад яг төлнө гэсэн бол шууд ингээд тийм 300 сая 3 саяч байхгүй шууд ингээд бай гэж шууд юм хог хайж байгаа юм шиг хайдаг. Энэ дээр бол нэлээд буруу. Энэ дээр бол найз залуугийн бол нэг хэтэр буруу байхгүй ч гэсэндээ энэ Ким Соён жүжигчний рүү жоохон маань бүр ингээд найзлуудаагаа бүр ингээд яаж ингэж холбогдож чадахгүй компанитайгаач бүр ингээд холбогдож чадахгүй байжгаад аргаа барсандаа Instagram дээр ингээд цуг ингээд давхуулсан ингээд хацаар нийлүүлсэн байсан зургийг ингээд 50 гут нь яг ингээд тэр компани ингээд эхэлж байгаа хгүй та ингээд наад зургаа яг одоо бас энэ хүн чи яг одоо ингээд кинон тоглоод явж байгаа гэд нэлээд ингээд текстээсраад юм жүжигчин маань энэ бол зураг усгасан ч гэснээр дөрмийн дагуу аль хэзээ олон хүмүүс тэр зургийг ингээд дараад хуулбарлаад одоо юу болоод байна гэмгүүдээ энэ найз залууныг ямар тайлбар тавьсан байвал битээр огт үерхдэггүй байсан гэж үн тэр тайлбарыг хийдэг нь бол энэ найз залуугийнх нь амар буруу байгаа байхгүй. Хэрвээ ингээд эцэг гэх хүрээ найз залуу шүүхэн өгнөгөөгүй ямар нэг энэ хэрэг шууд ингээд тийм ээ миний охины нэр төрд халдсан гэд шууд илүүгээр шууд шүүхэд өгч болох байхгүй. Энэ хэрэг дээр бол 100% энэ Ким Соён охины зөв заяа. За яхад байгвал үерхсэн бол үерхсэн тийм үерхчээд байхад шууд үерхээгүй гэд татгалзаад тэгвэл солонгосын ард дэлхийн нэтер энэ Ким Соён жүжигчин үний ярьж байгаа юм. Энэ Ким Соён жүжигчин худлаа яриад энэ найз охиноос худлаа яриад байгаа юм. Энэ худлаа өөргөө эдэлчихэд энэ залуу дууралчаад энэ ингээд өөрөө фотошоп хийчээд ингээд олон нийт зарлаа энэ нэрээ яаж байна гэд маш их хэмжээний юм сөрөг хүмүүс сөрөг комментиг бол кепс гэдэг юм бол нэлээд их хэмжээний яваад нэлээд нэр хүндэд нь юм бол нэлээд нөлөөлсөн заяа. Энэ тал дээр бол юм бол Ким Соён жүжигчний талаараа бол юм бол буруу Соён буюу энэ иргэшээ жүжигчний найз залуугийнхын талын яг юун зүүн юм бэ гэвэл одоохондоо бол энэ насанд хүрээгүй байхад нь иргэсэн үү гэдэг энэ хариулт одоо нэлээд өмнөөс ингээд судлаад явж байгаа.
Тэгээд ер нь бол маяг биш маань бол ингээд бүх юм худлаа эцэг гэх нь ингээд шал худлаа ингээд юмнуудыг ингээд дэлгээд байна гэдэг хэрлийн баг хурал бол хийсэн та нар тэрийн чигсэндээ сая үдсэн баг. Тэгээд би тэрийг нь үзчихээд ер нь бол манай монголчууд ер нь бол яг тийм бодлоо шиг гэсэн. Та нар одоо нэгэнт одоо нас барцсан энэ жүжигчний төлөө одоо араас та нар яа гэдэг байгаа юм бэ? Зүгээр над хэмсээн жүжигчнээ хоригчооч аггүй наахныг хайчаач тий зүгээр ингээд болчооч тэгээд монголчууд мань бол нэлийн тийм ер нь бол тийм өгөөмөр хэмээн наата зүгээр болж шүү. Одоо нэгэнт өнгөрцөн штэ гэсэн бүр өнцгөөс нь хараад байгаа солонгосчууд бол тэгэж харахгүй байгаамаа. Славсын иргэд ингээд ер нь тэгэж харахгүй байгаамаа. Юу гэж хараад байгаа юм бол энэ ёстой нэрээ тийм юм гэдэгт амар чижилж байгаамаа. За энэ дээр бол би жоох ингээд солонгосчуудын энэ хэрэг дээр жоох ингээд гайхаад тийм аа тийм ээ ингээд алдартай явах үед нүүст нэр шүтэл бурхан боддаа шиг шүтсэнгүүтээ нэг асуудал гарангуудаа шууд ингээд дэвсэлдэг зэ хүнийг ингээд бүр ингээ юу ч хүн ингээ босож ирэхгүй болтон дэвсэлдэг. Хэрвээ Кимсэрон жүжигч маань хэрвээ ямар нэгэн асуудалд орсон ч гэсэндээ хэрвээ ингээ дэлхийн нийтээр ард иргэдэн солонгосын ард иргэд хэрвээ ингэж хэмжээгээр шүүмжилж ингэж хэмжээр ингэж дайраагүй бол өдөрт Кимсэрон жүжигч маань аль хэзээ амьд байх байсан. Тийм үү? Хэрвээ хүмүүс ингэж хитрхийн хэмжээний дайраад ингэж хэдийн ингэж энэ жүжигч маань жишээлбэл хэдэн тэрбум вооны өрөнд орсон байлаа гэд найз охин анханасаа эхлэн амин хорлыг гэсэн бодлого байсан байгаа. За би энэ жоохон байж тайлбарлая зөө. Тэгээд одоо альзын нас харцаа үлээлээд угаасаа тэгээд юу ч ярих вэ. Тэгээд явлаж Кимсэрон жүжигчдийн талаар яг ер нь бол тэгээд айгүй болоо өмгөөлөгч нар ингээ YouTube сувгнэр бичлэг хийсэн мэс дээр хэрэглийн баг хурлын нүүдэд за энэ Кимсэрон жүжигч бол одоо бол зүгээр хэрэг ингээл одоо хэрвээ дахичл нэг хэвлийн баг хурал хийгээд тийм энэ дээр намайг гутгсан энэ зураг дээр энэ дээр эдит хийсэн гэж ихэд хэрэг гарч ирүүлэхгүй бол энэ жүжигч маань зүгээр л шүүх хурлаар 100% ялагдана. Энэ нөрмийн дагуу Кимсэрон охины талд буюу эцэг гэх нь шууд ялагдана гэсэн их хүмүүс юм бол их солонгосын бөөлөгчд нь бол тийм юм бол байр суурьтай байгаа заяа. Кимсэрон охин маань яг анханаас эхлэн бол амиа орлох бодлого байсан гэж би танарт сая хэлсэн. За яагаад анханаас эхлэн амиа орлох бодлого үзвэл oh my god TV би гэд өрөөд орчлоо. Би амтаач ингээд анханаас эхлэн энэ өрөөдөө төлчий. Би амиа хорлохгүй гэсэн бүр яг тийм бодолтой байсан гэсэн чинь энэ нь бол яг юм бүр 100% балхтайг өргөшөөд найз залуугийнх нь талаас энэ жүжигчин маань ингээд 700 сая вооны ингээд шүүхт хурлаар ингээд шууд гаргаад өгсөн байгаа зөө. Тэгсэн чинь ингээд найзх нь oh my god ингээд өөрт нь хэлээгүй ингээд үнэн шок нөрөөд найз руугаа ингээд чат бичсэн байгаа аахгүй ингээд опа ингээд та намайг яагаад шүхэл өгж байгаа юм бэ? Би танд өгөхгүй гэж хэлээгүй штэ. Би одоо надад одоохноо мөнгө байхгүй наа. Би танд шууд ингээд 700 сая вон гэдэг чинь монголоор 1 тэрбум нэг бараг 200-300 саятай ойролцож баяр бараг 1 тэрбум 500 сая заяа. Тэр их мөнгийг чинь би шууд маяга гаргаад өгөх надад ингээд ямар ч боломж авахгүй надад хугацаа өгөөч гэж гуйгаад ингээд мессежчсэн байгаа. Та нар залбаа тийм биш үзээрэй заяа. Тэр ингээд комент ингээд залбаа тийм надад ингээд орчуулж өгч байгаа байхгүй ингээд үзэгчтэй тэгсэн чинь ингээд жоох ингээд Кимсэрон жишээ тал ингээд охин бүр ингээд харгаа барсандаа ингээд баа ингээд битгий ингээд баг гуйгаад байгаа байхгүй гуйсан байгаа байхгүй тэгсэн чи ингээд энэ бол яг батлагдаагүй ч гэсэн нэр хүрээ үнэн байх юм бол би энээр бол Кимсэрон охины талд орно юу нэг өрөөнд орсон байхад нь яг шууд битүү одоо хэд тэр бүгэ өрөөнд орсон байхад нь дахиад нэг тэр бүгийн вооны өрөөнд орсон мэй тийм ээ шууд тэр түч нэх бүр ингэ амар алдартай эсвэл нэг юм дундыг баримжаалал алдар нэртэй тэгвэл шууд тийм ээ нэг тэр бүг вон мэй гэдэг өгөх бол тэр жүжигчэнд бол ямар ч бүр тийм боломж бол байхгүй чи найз залуу нь харчаад ямар тач ямар ч нэг тийм хариу мариу юу ч өгөөгүйгээд барстаа маяг шимэн тэгээд өмнө интернет дээр найзлуудаа зөв хонсноор нийлсэн гэдэг та нарт бол сая бол хэлсэн. Тэгээд энэ хоёрынхоо яг энэ яг зөвхөн миний бодол гэвэл энэ Кимсэрон охин маань жоох одоо ингээд амиа оролцсон ч гэсэндээ жоохон ядаж нэр төрийн сэргээгээсэй гэж би өөрнөл энэ за нэг 60-70 юм бол энэ Кимсэрон охины талдаа л юм бол нэлээд орж байгаа. Түрүүн нөгөө Кимсэрон энэ залуу тийм ээ 100% буруу гэж би огтоос бол хэлээгүй. Энэ дөрмийн дагуу Кимсэрон жүжигчний буруу байгаа, Кимсэроны бурууж байгаа, эцэг хийхэнж буруу байгаа, компанийн буруу байгаа.
Дөрмийн дагуу маш олон хүний буруу байгаа. Гэхдээ зөвхөн яг Ким Сойон жүжигчний ер нь бол 20% буруу. Ким Сойон охины талаар бол нэг 20% буруу. Үлдсэн нэг 40% нь бол миний зөвхөн хувийн бодлоор ард иргэд Ким Сойон жүжигчнийг миний яг бодлоор бол алсан гэж бодож байна. За яг яагаад вэ гэвэл та нар яг ийм зүйлтэй тулгарч үзээгүй болохоос ойлгохгүй байхгүй. Би ч нэг ихтэй тулгарч үзээгүй ч гэсэн нэг дөрмийн тулгарч үзээгүй ч гэсэн нэг дөрмийн хөтөв сувгаа нэгээд дөрмийн аюу болно тийм ээ ингээл тэнэг мэнийг гэсэн комментууд нэлээд хүлээн авч байгаа. Гэхдээ тэр коммент авах гэсэн жоох ингээд сэтгэлээр унана. Гэхдээ ингээд Ким Сойон жишээлбэл бүр ингээд асар их ингээд дарамт мөнгө бүр ингээд асар хэмжээний дарамттай ингээд толгорнгууд нь дээрээс нэмээд зэ ард ирээд ингээд шүүмжлээ тийм гээл айгүй хэмжээний ингээд шүүмжлээ. Бас ард ирээд тэр үед бол зүгээр л ингээд ийм за нэг 7 хоног шүүмжиж байгаа за ингээд нэгэнд одоо болоод өнгөрцөн одоо нэгэнд тослоо гаргацсан одоо бид ингээд энийг одоо нэг үхэх гэж байгаа юм шиг одоо насвар гэж байгаа ш заавал ингээд яах вэ гэж бодоод 7 хоног шүүмжиж байгаа. Тэгэл нэг хайцсан байсан бол өдийт Ким Сойон жүжигч маань миний хувийн бодлоор бол амьд байх байсан гэж юм бодож ин тийм учраас юу нь бол нэг 40% нь бол ард иргэд юм буруу гэж юм. Би că 100% ард иргэд буруу нэг 40% л ард иргэд буруу л гэсэн миний яг хувийн бол яг юм байр суурьтай бол байгаа. Би бол энэ Ким Сойон жүжигчнийг бол би бол гэж хичээлэхгүй дөрмийн дагуу чиний буруу ийм тийм гэж тогтоосоо юм бол хичээлж болж чадахгүй. Яг тийм байх зөвхөн яг миний хувийн бодлоор л ард иргэдийн ч буруу, Ким Сойон жүжигчний ч буруу, Ким Сойон жүжигчний ч буруу юм бол бүхний буруу байгаа тийм үү. Харин гэхдээ анхнаасаа эхлэн ард иргэд ингэж юу нэг хахтар дайраагүй бол ингэж нэг хахтар шүүмжлээгүй бол өдийд юм тийм байх байсан. Амьд байх байсан Ким Сойон жүжигч маань. Тэгээд нас орсон хүн тий одоо ингэ нэгэн одоо нас орсон гэж одоо бид нар одоо ингээл цаг хугацаа ухраах гэж одоо юу хөвтэй сандарч гисэн яг юм тэр бичлэгүүдийн үзэд комментуудыг уншаараа их хүмүүс нэгээс одоо нэг сүртэй одоо нас орхоос өмнө нэг сүртэй шүмжилж одоо нас орсныхын дараа нэг сүртэй сайхан сэтгэлтэй хүмүүс бол дүр эсгэж солонгос жүний ёстой хачаа гэсэн комментууд бол нэлээд их бол байсан. Тэгээд юм бол би монголчуудтайгаа нэг байр суурьтайгаа гэх юм уу? Яг нь бол тийм байгаа. За тэгээд миний хувийн бодол бол инээ заимтаж өөрхийн хувийн бодлоо бол хуваалцлаа. За тэгээд өөрсдийнхөө яг юу гэж бодож байгаа бас коммент хэсэгт бас бичээрэй. Би эснээр энэний талд орж байгаа ёстой. Энэний л 100% бүрэн зөв гэж хэлэхгүй зүгээр миний хувийн бодлоор л нэрэ тийм ээ гэж та нараа ийм өөрсдийнхөө ийм зөвлөгөө маягийн юм бичээрэй. Би бас та нарыгаас уншиж байгаад нэр тийм байх гэж бодно. За тэгээд энэ бол тийм байлаа. За тэгээд миний бичлэг дуслаа. Та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь баяртай.